Сайн байцгаана уу. За 6 дугаар сарынхаа 1-р групп буюу эзэнхэр эмийг сонгосон одоо хүмүүсийнхаа нэмэлтийг эхлэхэд бэлэн болсон байна. За нэмэлт нь бол ердөө эдгээр хүзрүүдээр нэмэлт асуултууд нь бүгд гарч ирсэн байна. За 6 дугаар сард яг гол сорилт нь юу байх вэ? Гол одоо асуудал бэрхшээл юу байх вэ гэдэг дээр бол нэгийн сэлэм болон justice үзэр маань тэгээд ancient wisdom гэдэг энэ гурван үзэр маань бол гарч ирсэн. Тэгэхээр 6 дугаар сарын гол одоо асуудал сорилт бэрхшээл нь юу вэ гэхээр ерөөсөө бодол байна. Угаасаа 1-р группийнхний маань юун дээр их гарч ирсэн шүү дээ. Нээлттэй уншлах дээр их гарч ирсэн. Ерөөсөө бодлын үзүүрт юу байна түүн дээр анхаар. Бодлын үзүүр өөрөө сайн сайхны төлөө байвал одоо нэг сайн санааны үзүүр шар тос гэдэг лөө те яг тэр үг байгаа байхгүй юу? Бодлын үзүүрчин л өөрөө зөв зорилго, зөв зүйл, сайн эерэг зүйл байж чадна гэмээр одоо та зөв зам дээр алхаж байна гэж ойлгоорой гэж байгаа. Нөгөө талаараа маш их олон зүйлийг боддог, төсөөлдөг те ургуулan боддог. Тэгээ тавьцлагаа энэ бодол санаагаа амар амгалан байлгаж чадахгүй байна гэмээр буруу сонголтуудыг, буруу шийдвэрүүдийг гаргана. Тэгэхээр ер нь бол бодол санаагаа цэлмэг байлгаж чадах эсэх нь одоо таны яг юу байгаа байхгүй юу? Сорилт байгаа байхгүй юу? Тэгэл нэг юм ингээл за энэ ойлгочлоо. За би ингээд гоё эерэг зүйл төр төвлөрөө гингүүд л нэг мэтгэл одоо тий аимшиг зүйл сонсцсон муу мухай мэдээнүүдийг үүсцэн тий муу зүйл төр төвлөрсөн сууж идэг тий. Тэнгдөө би чи ингэчлээ штэ. За тэгвэл одоо маргаашнаас нөгөөдрөөс гээд ингээл хөргөшлээд идэг. Гэхдээ тэрэндээ ингээд өөрөө бас ингэ туйлдаад идэг тий. Би яад ингээд бодлоо өдлөдөж чадахгүй байгаа юм болоо тэр гэдэг ч юм уу тий. Иймэрхүү зүйл төр нэлээд юм сорилттой байхаар харагдаж байна. За нөгөө талаар justice буюу юм шудраг усны үзэр гарч ирсэн. Тэгэхээр би яг үнэмнээрээ байна уу? Би яг өөрийнхөө байна уу те? Би яг зөв зүйлийн төлөө яваад байна уу? Эсвэл өөрийгөө хуураад байна уу? Би сүудэр талаад агаад байна уу? Эсвэл гэрэлтэй талаад агаад байна уу? Би аливаа зүйлийн тэнцвэрийг олж чадж гин үү? Би үнэн ярьж чадж гин үү? Үнээрээ байж чадж гин үү? Гэдэг дээр одоо гол сорилт ирнэ гэсэн үг. Үнэн гэж одоо өөрийгөө хуурч тэр хуурсан зүйл дээрээ буруу итгэл өмжл аваа. Тэгээд тэрэндээ сүулт нь өөрөө итгээд тэгээд тэр буруу итгэл өмжлөрөө хандлагуудыг, үйлдэлүүдийг, сонгол шийдвэрүүдийг гаргаж авчин бол ерөөхдөө бол тэгэл тэр чигээрээ бас алдчихж байна. Цаг хугацаа алдчихж байна тий. Амжилтанд хүрэхгүй, эд баялагт хүрэх, ангаалтанд хүрэх тэр цаг хугацаагаа ингээд хороож ийнаа л гэдэг ийм утга явж байна. Тэгэхээр эцсийн мөн чанарт би яг үнний төлөө байна уу эсвэл тий би зүгээр сүудэр талаа болон трама шархныхаа үндэслэлтэй л ийм зүйл хийгээд байна уу гэдгээ бас татгшаа маш сайн өнгөж өөр дээрээ бас шүүлтийг болон шудраг хэсийг бас тогтоож өгөх хэрэгтэй байна. За гаднаа ингээд хүн хоорондын харилцаа, ажил төрлийн харилцаан дээр буулт хийж өгч чадахгүй тий аливаа зүйлийг хоёр өнцгөөс харж чадахгүй би чи нэрээ юу илээ гэж өөрлөгөө өнгөж чадахгүй тий ийм байгаач ядаж зүгээр дотроо ганцаараа байх тааш тэр гэртээ байх тааш тэр те хамгийн тухтай орчинтой ингээд би чи юу илээ юун дээр алдсан билээ юуг үнэн зөв тэнцүүлж явж байгаа билээ те гэдэг дээрээ бас анхаарч чадах уу те ингийг хүсэж гин үү сүдэр талтайгаа нүүр тулахыг хүсэж гин үү гэдэг иймэрхүү асуултууд тавигдах ийм сар байгаа даа. За 6 дугаар сард ирэх боломж бэлгийн хувьд ямар байх вэ гэхээр за яалтчгүй та бүхэн маань шаргуу хөдөлмөрлж байгаа харагдаж байна. Ургацаа хурааж байгаа харагдаж байна. Өөрийгөө илүү үнэлэх broad in одоо нэг юм hot girl гэдэг massage room spa гэдэг pay in advance casually гэдэг юм яг илүү нэг орчин үеийн хэлэхтэй юм сонин хэм маягтай хэрнээ зүгээр энэ хүзрийн гол энержи нь болохоор юу вэ гэхээр өөрийгөө илүү сайн өөрийнхөө үн цэнийг өсгөж гин гэсэн үг. Тэгээд бусдад илүү үн цэнээ тогтоож чадчихээн. Тэгээд бусдад үнэлэгдэж чадхаар харагдаж байна. Бусдад үнэлэгдэж чадна гэмээр одоо бусдын үнэлэмжид одоо илүү хүлээлтээс нь дээгүүр үнэлэгдэж чадна гэмээр одоо түүнтэй холбоотой ажлын санал авах те цалингийн санал авах одоо хөгжил дэвшлийн санал авах ашигтай ажлын санал авах гэдэг юм уу те иймэрхүү зүйлс болохоор байна. Тэгэхээр энэ хоёр шууд одоо мөнгөтэй холбоотой ажил карьертэй холбоотой зүйл гэсэн. Тэгээд одоо шагнал авах те шагнагдах ашиг хүртэх албан тушаал ахих ургацаа хураах те өөрийнхөө өдийг хүртэл хийсэн тэр зүйлсийнхээ үр дүн хүртэх гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл байгаа тань. Тэгэхээр өндрөөр үнэлэгдэж чадчихээн, хамтарч ажиллаж чадчихээн, шагнагдчихээн, албан тушаал ахижээн. За шинэ ажлын одоо илүү цалинтай нөхцөлтэй тийм шинэ ажлыг санал авч чадчихээн. Эднэр нь бол 6 дугаар сарын боломж бэлэг болж орж ирж байна. За бас нэг боломж бэлгээр юу вэ гэхээр
Яг энэ сүүдэр талаа ойлгож чадах хүмүүс нь бол яг энэ бодлынхаа одоо боол болохоос илүү бодлоо удирдах чаддаг болж байна. Энэ их түгшүү, гутрал, стресс, депресс энэ зүйлээсээ салж чадчих. За яг энэ утга бол бас нээлттэй урьдчилан дээр гарсан шүү. Энэ бол өөрөө боломж бэлгээр орж ирж байгаа юм байна. За миний ихэнд ярьсан энэ сорилт бэрхшээлийн талаар ойлгож чадсан хүмүүс маань бол яалтчгүй бодлынхаа буцаад эзэн болж чадчихэв. Бодлоо удирдах чадчихэв. Зөв зүйл дээр төвлөрдөг, зөв зүйл дээр фокуслдог, зөв одоо эерэг бүхнийг үздэг, хардаг, ойлгодог, хүлээж авч чаддаг болж байна. Тэгээ маш их юм overthink болон энэ ургуулсан бодолтоосоо салж ангижирч чадчихэв. Эцэст нь таны оюун бодол цэлмэг болж, цэнгэг болж, тунгалаг болж. За тэгээд энэ бүхэн чинь таны одоо дараагийн түвшинд гарах танд одоо амьдралын том хичээл болж, маш гоё юм сургамж болж, бас юм experience туршлага болж ингэж очиж байгаа манай өөрөө боломж бэлгээр ирж байна. За ингээд зөвлөгөөний хувьд болохоор 6 дугаар сард юу вэ гэхээр connect with your wombs буюу ерөөхдөө бол юм үндэс үрд дээр төвлөрөх хэрэгтэй, үндэс үрдний дасгал хийх хэрэгтэй. За эрэгтэйчүүд ч бай, эмэгтэйчүүд ч бай, одоо эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тал дээрээ бас тусламж үйлчлэгийг авах, үзүүлэх, шинжилгээ өгөх, энэ талын эрүүл мэнд дээрээ ч гэсэн анхаарах, зөв үндсэлтэй, одоо эмчийн зөвлөгөөтэй эм бэлтгэл хэрэглэх ингих аваас таны бас нэг юм бие махбодын хүрээнд ч гэсэн эрэгтэйчүүд эмэгтэйчүүд тал дээрээ одоо альтай бактери уух ч юм уу эм бэлтгэл хэрэглээд за тэн дээр ямар нэгэн жижигхэн яг бие махбодын физиологийн юм ангаалт хийгдснээр бас нэг юм энергийн зангилаа ингэж тайлагдах гэдэг байгаа байхгүй юу? Цаанаа их учиртай. Тэгэхээр энэ тал дээрээ тэгээ өндгөвч төрөв булчирхаа тэр тал дээр бас ийм эмчилгээнүүдийг бас аваарай гэдэг ийм зөвлөгөө бууж байна. За нөгөө талаараа movement буюу за ер нь бол та одоо тэр нэг joy биш нэг юм орчин байгаад хэлсэн шүү дээ нээлттэй урьдчилан дээр. За тэндээсээ болвол гарч чадхаар байна, ангижирхаар байна. Төдий чинээрээ таны аавра илүү тэлэгдэж зөв орчинд бас очихоор байна. Тэртээ дэргүү давтамж нийлэхгүй тэр газар оршиж энержигээ ингэж одоо шимүүлж идүүлж байжснаас орчноо гой сулж байгаа юм бол за оюутан сурагчдын манай хувьд одоо гэр бүлийн орчин байж болно, найз нөхдийн орчин байж болно тий. Тэгэхээр сургууль соёлоо солих гэж байгаа бол эсвэл одоо өсвөр насныхан дөнгөж 18 урж байгаа 19 урж байгаа хүүхдүүд одоо бас юм тустай амьдардаг ч юм уу тий ээж аваасаа эсвэл гэр бүлээсээ тустай амьдардаг ч юм уу эсвэл гадагшаа явдаг ч юм уу тий ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө орчныг энийг заавал гэр орноосоо дайрч гэж байгаа биш шүү. Зөв өөрийнхөө хаана их хвчлэн байдгүй тэр орчноо сольсноор таны аавра илүү солонгорч, илүү хүчтэй болж, илүү тэлэгдэж том болж байна. Та илүү ингэж цэвэршиж чинь гэсэн үг. Төдий чинээгээр тэр гоё том энержи давтамжаараа төдий чинээ сайн сайхан бүхнийг өөртөө ингэж татахаар ийм харагдчих шүү. За тэгэхээр энэ хоёр зөвлөгөөн дээр маш сайн фокуслаа зөвлөгөөгөө гоё хэрэгжүүлээрэй гэж хүсэж байна. За ингээд бүгдэнд нь нэмэлтээ авсан манайчуудаа бүгдэнд нь баярлалаа. Азийг амжилтыг хүсье баяртай.